Өглөө хөтөлбөртэй хамтдаа үзэгчтэй баярлалаа. Хөтөлбөр зочныхаа цагаар үргэлжлэн танд хүрч байна. Манай өнөөдрийн зочноор англи хэлний бидний хизээний танил Атрагш мань хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэнд хүргэе. За баярлалаа үзэгчтэй бас өглөөний мэнд хүргье. За сайхан амарсан уу та? Сайхан эхлэв үү те. Яг уу тэгэл 5 цаг тусвал хичээл эхлүүлнэ шүү дээ. Миний хичээл чинь 6 цагт эхэлдэг. Хичээл цагаал өглөөг эхлүүллээ. Англи хэлийг за одоо ерөөсөө орчин үед ч одоо англи хэлгүй бол баг алхаж болохгүй боллоо гэдэг цаг үе ирээд байна шүү дээ тий. Англи хэлийг ер нь амархан хялбар аргаар сурахын тулд хамгийн түрүүнд бид бүхэн юун дээр анхаарах шаардлагатай байдаг вэ? За бүр англи хэл гэхээсээ илүү яг хувь хүн өөртөө итгэх итгэлээсээ эхлэх нь бол маш чухал гэж би бодож байна. Ер нь бол зөвхөн англи хэл гэлтгүй ямар ч юмыг сурах гэвэл хүн ер нь өөрийнхөө дотор талд би чадна гэсэн тэр итгэлээс л эхлэх ёстой. Ерөөсөө л багахан хэмжээний тэр итгэл байхад л юу л юг хийж болно. Хамгийн чухал хүчин тэр байгаа. Тэрнээс биш урдчлаад тэр нэг айдас хүүдээс за би сурч чадах болов яах бол гэдэг юм а бодоод байвал угаасаа ерөөсөө эхэлж чадахгүй. Тэр бас нэг чухал зүйл нь зүгээр л эхэл. Тэгвэл эхлэх л чухал. Юу ч хамаагүй байрч авал эхлэх нь чухал. Гэхдээ одоо ингээд өөрөө нэг юу ч мэдэхгүй байж хагаад ингээд зөв сураад байгаа буруу сураад байгааг мэдэхгүй ингээд эхэлчихвэл бас болохгүй тий. Тэгэхээр бас заавал нэг юм чиглүүлэх хүнтэй байж ээж эсвэл яг мэрэгжлийн багш нар байж ээж эсвэл яг тусгай юм аргачлалтай номуудаар тий ингээд өөрийгөө ингэж барьж явах хэрэгтэй. Зөв буруугаа мэддэг хариутай ном аваад тий дасгал ажиллаа гэхэд хариу нэг гард нь байж идэг тий ингээ өөрийгөө зөв буруу хийж байгаагаа мэдэх тийм юм олж аваад хийвэл илүү үр дүнтэй. Тэгвэл яг юу хийгээд байгаагаа мэдэхгүй зөв буруугаач мэдэхгүй яваад л бас болохгүй гэсэн. Манай улсад ч бас нодлонгоос эхлээд за англи хэлийг 1-р ангиас нь эхлээд заах хэрэгтэй, 3-р ангиас нь заах хэрэгтэй, за 5-р ангиас нь заах хэрэгтэй гэж нэлээд маргаан явлаа шүү дээ тий. Бага насны хүүхэд ер нь багаасаа сурах нь зөв юм уу? Эргээд одоо насанд хүрсэн хүмүүс бид нар шиг хүмүүс ч гэх юм уу ингээд би хоцрогдчихлоо, одоо би сурхаасаа өнгөрсөн гэдэг энэ нөхцөл байдал ер нь зөв юм уу? Ерөөсө хоёр талтай зүйл байгаа. Нэг нь даяарч байгаа нийгэмд англи хэл сурах ёстой. Нөгөөх нь болохоор зэрэг одоо юу яагаад ч үндэсний өв соёл одоо тийм Монгол улсын аюулгүй дархан цааст байдал гэдэг одоо хэл соёл гэдэг тийм хоёулынгийн хосоолох хэрэгтэй гэж бодож байгаа зүгээр угаасаа одоо хувийн сургуулж бай, улсын сургуулж бай ингээл аль аль нь янз янзын ангиудаас зарим 6 дугаар ангиасаа зарим 1-р ангиасаа ингээл англи хэл монгол хэлээ хослолоо явж байгаа. За тэгэхээр би бол бодохдоо хоёулынгийн зэрэгцүүлээд ингээд яг хөө эхлээд унган хэлийг нь монгол хэлийг нь эхлээд сайхан нутгшуулж өгөөд тэгээд тэр дэвсгэр дээр нь англи хэлийг сайхан суулгаж өгвөл илүү зүгээр юм болоо гэж боддог. Бас юм ажиглагдаад байгаа хит нэг англи бүр унган натив бүр юм спикерүүд чиг юм англиар ярьдаг бүр 1-2 дугаар анги жоох хүмүүс байгаад байгаа Монгол зөндөө байгаад байгаа. Харангууд монголоор сайн ярьж чадахгүй, монголоор сэтгэж чадахгүй байгаад байгаа. Энэ нь бол жаахан хэцүү байгаад байгаа. Тэгэхээр энийг бол болж өгөл эхлээд Монголдоо ингээд ядаж ингээд монгол хэлээ сайхан сураад тэгээ араас нь англи хэлээ сурвал илүү зүгээр гэж бодож байгаа. Гэтэ зэрэгцүүлээд явхад ерөөсөө буруутах юм бол байхгүй гэж бодож байгаа. Англи хэлийг одоо нэг хүмүүс бас хэрэглээнд нэвтрүүлээ. За монголчилж яриад байна гэх юм ингээ англи монголыг холиод яриад байдаг шүү дээ. Тэр нь эргээд нөгөө нэг англи хэлний дуудлага буруу сурахч гэдэг юм уу? Ийм сөрөг талтай гэж бас яриад байдаг шүү дээ. Юу яагаад манайхан чинь нөгөө гадаад хэл сурахтаа ялангуяа англиг сурахтаа ингээд яг монголоороо бодчихж байгаа тий. Угаасаа өгүүлбэрийг яг монголоороо нөгөө санааг нь монголоороо тий ингээд дүрмийн бараг монголоороо тий бүх юмээ ингээд тэгэхээр монгол хэлний монгол хүний энэ сэтгэлгээ англи хүний энэ сэтгэлгээ ярьж ингээд хоёр тонгруу юм байхгүй тий ингээд юмыг ингээд тонгруулж хараад байгаа гэсэн үг шүү дээ. Нэгсэндээ ярьж байгаа нь өгүүлбэр нь хүртэл тийм байгаад шүү дээ. Монголчууд ч одоо ингээд би хөдөө явлаа гэдгийг л би гэдгээ хэлж байгаа юм даа. Хөдөө гэдгээ хэлж байгаа юм даа. Явлаа гэдэг хамгийн сүлд хэлж байгаа. Тэр үүлгөө хамгийн сүлд нь хэлж байгаа. Тэгэл англи хэлд нь тэр үүлгөө дунд нь авч тавиад байгаа байхгүй. Би явлаа хөдөө гэдэг тий. Тэр яг энэ сэтгэлгээг нь хамгийн түрүүнд нь яаж сэтгэхэд байгааг нь хараад тэгэл системийг нь ойлгочих юм бол яг тэр системээр нь харах юм бол дүрийг маш амархан ойлгоно. Тэр гол нь системээр нь харна гэхээр тухайн дүрмийг бүр бүхлээр нь англиний бүх дүрмүүдийг судалсны дараагаар л тэр хүн иймэрхүү юм болоод байгаа юм байна гэдгийг бүхлээр нь харж чадна. Тэр хүртэл бол яг системээр нь харна гэдэг бол жоохон хэцүү. Тэгээ нэг нэгээр нь судлах хэрэгтэй болж байгаа байхгүй. Аливаа хэлийг сурахад ер нь төрөлхийн өвөгдөлтэй авьяастай хүн гэж бас байгаад байдаг шүү дээ тий. За эсвэл нөгөө нэг уйгахгүй хүчин чармаалттай хүн ер нь сураад идэх юм уу? Аль нь илүү?
ийм байгаа. Би нэг ийм үг хэлэх дуртай. Одоо ингэж байгаа байхгүй. Хүн те ингээд яг өөрөө хүсэх юм бол юу ч бол хийж чадна. Тэ одоо хүсэхгүй байх юм бол бас юу ч хийж чадахгүй байгаа даа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л нөгөө одоо ерөөсөө тэр хүний хүсэл тэмүүлээс шалтгаалж байгаа зүйл байгаа. Тэрнээс биш нэг авиастата биш. Эсвэл одоо ингээд нөгөө амар юм төрөлхийн юм өгөгдөлтөөч биш байгаа даа байхгүй. Ерөөсөө л тэр хүн хүсчил байгаагаа мэдээл тэрнийхэн дагуу урам зоригтойгоор урам зориг гэдэг айгуу чухал. Хүсэж байгаа. Тэгээ баг багаар хийгээрээ ихэр хийхээр айгуу хэцүү. Манайхан ч бас нэг юм нэг дор амар хийхэл. За яг нэг дор суугаад баг англитай болох гэж байгаа юм шиг. Зогсоо цаг өнүүдэл ерөөсө бүтэн өдөржингөө суугаад нуруугаа авчиж байгаа байхгүй. Тэгээд гарч хаширна шүү дээ. Өдөр болон суугаасаа хаширж байгаа. Тэгэхээр баг багаар тэгсэн мөртлөө маш урамтайгаар тэргээ бүрэн 100% эзэмшээд ингээ явах юм бол хүсэл нь байгаад урам зориг нь өдөөгдөд. Тэгээ урмаас урмаар тэтгэгдэж л дараагийн хичээлүүдийг хийх хүсэл төрж байгаа байхгүй. Тэгэхгүй эхний өдрөөсөө л ингээл урамгүй болчвол дараагийнхаа хичээлийг авах ямар ч хүсэлгүй шүү дээ. Тэгэхээр эхний өдрөөсөө л урамтай, дараагийн өдөр нь урамтай. Дандаа л урамыг л өдөөж өгч явах хэрэгтэй өөртөө. Тэгжил байх юм бол болоо. Тэрнээс яг авиас. Яг уу авиастай хүн гээл бидний нүдлэр харагдаг. Тэр хүн чинь зүгээр л хүсэлтэй, тэр хүслийнхаа дагуу урам зоригтойгоор л сурсан. Бас нэг хэлэх үг дуртай өгöd байд. Хүн альва юмыг хийж сурахдаа, ч юм уу англиг сурахдаа буруу аргаар ингээд янз бүрийн арга туршиж үзээд буруу аргаар сурж тойлцсон болохоор л боломжгүй гэж өөрийгөө авиасгүй гэж бодоод байдаг. Тэгэл яг үнэндээ аргын л олчвол бүхэнд боломжтой зүйл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэр аргандаа байгаад байгаа, хүсэл тэмүүлэлтэй байгаад байгаа, урам зоригндоо л байгаад байгаа. Энийг л хийчихвэл тэр хүн чинь авиастай хүн гэж тооцогдоод байгаа байхгүй. Бид тэр авиастай гэж харагдаад шүү дээ. Хилээд байгаа одоо нөгөө сүүлийн үед яригадаад байгаа зүйл нь тэдэр ч тийм орчинд нь очичвол илүү сайн ярьдаг болно гэдэл ярьдаг тийм. Эсвэл за бүтэн өгүүлбэрээр нь англи хэлийг ингэ цээжилчих юм бол бид нар айгүй сайн ярьдаг болчихно гэдэг байгаа шүү дээ. За ёстой өгүүлбэрээр нь бол англиг цээжлээд ингээд ярь сурсан хүний түүхийг бол багш нь бол амьдралдаа бол сонсоогүй. Ягаад тэгэхээр ер нь цээжлэх гэдэг маань өөрөө юм автомат нэг юм яагаад гэдгийг ойлгохгүйгээр шууд л одоо ингээл цээжлэх ёстойг л цээжчихэж шүү дээ. Тэр чинь ер нь бол юм богино санах хой тийм төрхөн зур тухайн үед ашиглагдаад урт хугацаанд мартагдчих зүйл байгаа даа. Тэгэхээр урт хугацаанд хэрэглэгдэх хэмжил бидний өмч шүү дээ тийм бидний ур чадвар. Тэгэхээр зэрэг цээжилсэн мэдлэгийг хэрэглүүл урт хугацаар оруулж болох юм. Тэгэхээр зэрэг ингэж байгаа юм да нутагт нь очиод сурна гэж байгаа. Окей. Дундаас дээш төвшөнд. Англиар ойлгодог. Тэгтээ зарим зүйлийг ойлгодоггүй. Сонсоод ойлгодог. Гэтэ зарим зүйлийг ойлгодоггүй. Яг ийм байгаа бол та гадагшаа яваад яг тэр төвшнгөөрөө юм хүлээж аваад ингээд ахиулаад одоо ажил төрөл эсвэл ингээд ер нь бол гэтээ гадагшаа сурахаар их юм бол айлцлаг шүү дээ тий. Тэгэхээр айлцсан өгөхгүйгээр гадагшаа явж байгаа бол аялал маялаар явж байгаа бол яг ийм төвшөндөө бол хангалттай бол англи сурж болно. Эсвэл гадаад амьдрах гэж байгаа бол бас гадаадынхаа орчиндөө ороод уусаад чаддаг юм байгаа чаддгүй юм байгаа. Тэгэхээр чаддаг юмараа дамжуулаад чаддгүй юмаа нутагт нь сурж болно. Тэгэхээр манайхан яг ингээд сүүлийн үед гадагшаа явж байгаа нь дандаа анхаж шатнасаа бүр ингээд дөнгөж уншиж сураалж юм уу эсвэл ойр зур жоохоо өгүүлбэр уншдаг болчоод ойлгодог болчоод явах гэдэг. Ингэхдээ зэрэгэл болохоо гадаг. Очоод нөгөө нутагтаа очоод ёстой жинкнээсээ нөгөө нэг дээшээ тэнгэр хол доошоо газар хатдаг эсвэл яг ингээд тулаал юу ч одоо ойлгож чадахгүй болоод сурьяа сурч чадахгүй дандаа л гадаад хэлдэг хүмүүс байгаад байдаг. Тэгээ гадаад хэл дээр англиээ заалгуулахар чинь нөгөө нэг гадаад заалгуулж байгаа англи хэлээ өөрөө ойлгохгүй. Тэгээд ингээд бүр ингээд тэгэхээр ерөөсөө анхаж чадны мэдтэй байгаа бол ерөөсөө гадагшаа битгий яваараа дунд түнэс дээш төвшөнд байгаа тохиолдолд гадагшаа яваараа гэж хэлээ. Тэгвэл илүү сайн сурна. Монголд байж байхдаа төвшнгөл ахиулаад дунд шатнд хүрч хэрэгтэй. Яг англи хэлийг за илүүтэй ярьж сурахын тулд хүмүүс хар ярианы хэлийг нь илүүтэй сурах хэрэгтэй гэдэг юм уу? Аль эсвэл англи хэлээр ярихын тулд хамгийн хялбараар ярихын тулд ер нь таны хувьд ямар зөвлөгөө өгөх вэ? Ингэж байгаа юм л да. Хар яриа гэдэг нь болохоор зэрэг одоо нэг түрүүний минь яриад байдаг нэг дээрээс нь харах буюу нэг мэдрэмжээрээ сурж байгаа. Яг нэг байгалийнхаа зүүн сонгоор natural order-оор сурж байгаа хурыг байгалийнхаа дараалалаар тий хүн яг сонсоод хэлж үзээд бид нар чи одоо монгол хэллийг хүүхэд байхдаа тэгээс сурцсан шүү дээ. Ерөөсөө ширээний ард сууж ингэж үзэг цааш нийлүүлж монгол хэл сураагүй тий. Тэр яг одоо тэр хар ярианы хэллэг гэдэг маань ерөөсөө л ингээд цаанаасаа хүн өөрийнхөө байгалийнхаа ур чадварыг ашиглаад сурчиж байгаа зүйл байгаа даа байхгүй.
тэрэнд ерөөсөө бичих үзэг цаас баг англиар уншиж чадахгүй мөртлөө англиар амар ярьдаг те. Ийм энэ төр бол болж байгаа шүү дээ. А гэтэл одоо нөгөө танхимд суугаад академик гээд нэг дандаа ухамсараараа. Нөгөөч ч бол unconsciously те бүр ингээд ухамсаргүй. Энэ бол бүр consciously байгаа даа те ухамсартаа те. Ухамсараараа бүр ингээд за энэ самбар дээр юу гэнэ үү гэдэг үг мөгийг уншаад бичиж хоолж бичиж байгаа те цээжлээд дүрм мөрмийн нэг нэгээр нь үзээд энэ бол ингээд академик. Тэр энэ бол ухамсартаагаар сурж байгаа процесс болохоор уг нь бол хэлний өөрийнх нь үндсэн мөн чанар бол рефлекс хөгжүүлэх процесс. Хэлний рефлекс, ерөөсөө рефлекс хөгжүүлж. Тэгэхээр зэрэг уг нь бол тэр нэг хар яриагаар нь сурчвал те яг л хэлтэй болж байгаа байхгүй. Яг л бид нар академикаараа ингээд ном бичиг, номоор дамжуулаад цаасан дээр бичээд дараа нь ингээд те үг мөгийг уншдаг болоод өгүүлбэрөөр дүрмийн дагуу өгүүлбэр хэлж үзээд те. Тэгээ тэн дээр чи ингэж бас за одоо present simple цагийг ашиглаад өгүүлбэр хэлээ. Чинь энийг одоо бид нар монгол хэлэндээ одоо юу гэдэг те. За монгол бааврыг ашиглаад өгүүлбэр хэлэхээр одоо хоёул одоо монгол бааврыг ашиглаад өгүүлбэр хэлж чадхаар байна уу те. Монгол хэлний ямар нэг за үүлт нэрийн хээг ашиглаад нэг өгүүлбэр хэлдэг гэдэг ингэх юм бол одоо үүлт нэрийн хээг ашиглаад өгүүлбэр хэлээ гэд бид нар ч бодно те. Тэгэхээр дөрмөө бодож байгаад ярих уу эсвэл юу ч бодохгүйгээр шууд ID-га илэрхийлэх нь natural те бүр flow up хийж штэ те. Энэ хоёрын хооронд бол ингээд gap байгаад байгаа байхгүй. Тэгэхээр академик тэр хар яриа одоо бичгийн хэлний англи хоёрыг бол нийлүүлчихэл хэрэгтэй байгаад байна. Тэгэхээр энд бол ерөөсөө юм хэрэг за хэрвээ одоо ухамсартайгаар академик сургалтаар сурж байгаа ном дээр ажиллаж байгаа дүрм үзэж байгаа бол давхар заавал практик. Тэр нь гэхдээ дүрмийн ингээд номон дээр ажилладаг практик биш. Яг амаараа хэлдэг, чихээрээ сонсдог практикийг яг тэр сурж байгаа юм аа. Одоо тэр дүрмийн ном дээр сурж байгаа юм аа. Чихээрээ сонсоод амаараа гаргах. Тийм практик яг зэрэгцүүлээд явах хэрэгтэй. Ингэх юм бол харин урт хугацаанд одоо нөгөө жинхэнэ нөгөө хар ярианы хэлгээр сурцсан хүүхдүүд шигээ хүн шигээ одоо тийм унган ангилтай болцоотой байгаа даахгүй. Анхнаас нь тэгэж заавал. Яг гоо сонсгол байгаа, уншлага байгаа л да одоо тэр ярианы дасгал масгал байгаа одоо. Гэхдээ тэрийг яг ингээд тэгж заахгүй байгаа даахгүй. Яг л ном дэвтэрл яваад байгаа шүү дээ ерөөс. Мэдээллийн 900 илүүтэй хөгжснөөрөө ч гэх юм уу хүмүүс маань одоо мэдээлэл маш ихтэй болсон шүү дээ тий. Англи хэл хялбар сурах арга гэдэл Google-ээс хайгаал. За эсвэл нөгөө нэг англи хэлний сургалтын төвүүд ч маш ихээрээ нэгдсэн. Яг англи хэлийг зөв оновчтой сурч чадж гэнэ үү гэдг нь бас ерөөсөө ойлголт болоод байна л та. Одоо энэ угаасаа ингээд даяарсан нэг юм дэлхийд даяараатай ингээд энэ тгчүүд ч англиар яаж ярьж гин те. Дуудлага муудлага ямар байна те. Оросууд ч яг орос аялгаараа энэ тгүүч нь одоо энэ тэгэхээр одоо тэгэл хятадууд ч бүр айгүй юм нөгөө сонин аялгаараа одоо гээл те. Нэг юм аялга байгаа шүү дээ. Орон ч өөрийнхөө солонгосчууд бол бүр бас нэг юм өөр нутаг орон өөрийнхөө аялгаар сурж байгаа даяарсан хэл байгаа байхгүй. Тэгэхээр энэнийг бол яг хуу үнэхээр тэр нөгөө академик те тэр стандарт байх ёстой дүрмийг л буруу заагаагүй бол окей шүү дээ. Тэгэхээр угаасаа тэрийг нь бол буруу заахгүй. Тэгэхээр угаасаа Монгол хүнд тохирсон арга гэж байна. Яг монгол хүн тохирсон арга гэж бол байгаа шүү дээ. Тий, тэр бол байгаа. Бүр гарцаагүй байгаа. Яг л монгол хүний сэтгэлгээ арга гэдэг нь бол арга шүү дээ, тий. Одоо тэр хөлийг эзэмших арга болохоос биш тэр хил нь бол биш, тий. Тэр хөлийг эзэмших арга гэж бол бий. Тэгэхээр тэр аргын талаар ярилцвал нэлээ их юм бол байгаа багш нь ярьж болно. Гол нь одоо тэрний цаана байгаа тэр нөгөө одоо тэр хил гэдэг юмны яг зөв буруу сурах. Окей, аргачлалын тухай ярил мэдээж хилийг бол тухайн хэлний тэр дүрм үг бол угаасаа л цаанаас өгдсөн стандартаараа угаасаа тэр бол зөв байгаа. Хамгийн чухал юм нь бид нар өөрсдөө хүн болгон өөрийнхөө аргаар сурж байгаа. Тэгээд нөгөө бид нар чинь сэтгэлгээ байгаа. Тэгэхээр арга сурах арга дээр ярих юм бол бид нар ингээд арга ямар ч арга гэж болно шүү дээ. Тэгэхээр тэрийг буруу ч юм уу зөв ч юм уу гэж ялах бол шаардлага бол байхгүй. Үр дүнтэй л бол сайн. Гэхдээ надад үр дүнтэй байгаа арга манай хүнд үр дүнгүй байж болно. Тэр хүн болгон өөр учраас өөр арга ашиглана. Тийм болохоор сурах арга дээр бол буруу зүг гэсэн юм бол байхгүй. Харин англи хэлний одоо тэр агуулгыг бол одоо хинч буруу сурахгүй шүү дээ чинь. Угаасаа англи хэл нь угаасаа ингээд байж шүү дээ. Номон дээрээ бэлэн байж, бүх юм дээр интернет дээр бэлэн байж, YouTube руу орлоо англиараа жоо хүн байна те. Тэр бүх юм нь окей. Буруу гэсэн ойлголт байхгүй гэсэн. За өнөөдөр бас манай нэвтрүүлэгт өргөдөж оролцоод маш сонирхолтой ярилцлагыг өрнүүлсэн танд бас маш баярлалаа. Цааш тахны ажил хөдөлмөрт бас өндрөөсөн мэдрэмжлийг хүсье. За баярлалаа. Намайг бас ураад ингээд өглөөний нэвтрүүлэгт оруулсанд баярлалаа. Тэгээд монголчуудаа тий энэ нэвтрүүлгээр уулзаад тий бас өөрийн хүсэл бодлыг тэгтээ их бага цаг байна тий. Өөрийнхөө одоо энэ англиар сурах арга барилыг тий
илүү одоо хүн болон өөрийнхөө хороо хөгжүүлж болж чадна гэдэг үгээр одоо үзэгчдийгээ урамшуулад тэгээ сайн англиээ сураараа гэд үзэгчдийгээ ерөөё тэгээ англитай болцоогоод их орноо хөгжүүлцгээгээрэй манайхаа. За баярлалаа. Баярлалаа. Өглөө төлбөрөөр үргэлжлэн хурж яана үзэгчтэй. Өглөө төлбөртэйгээ хамт агараа.